Podcasters-ийн 12 дугаар ангид тавтай марил. Тэгээд би Jelly байна. Тэгээд өнөөдөр манай найз зочноор ирсэн байгаа. Тэгээд өөрийгөө танилцуулаад хэлцгээе. Хай, намайг Үлций гэдэг. Бид хоёр адилхан их сургууль сурсан болохоор би нэгэ basically мэддэг. Тийм. Тэгээд өөр нэг юм алга даа. 24 настай. За, өөрийгөө танилцуулсанд баярлалаа. За, өнөөдөр миний сонгосон номыг бид хоёр ярилцах гад ирсэн байна. Их том ном байсан. Тэгээ энэ номны нэр нь болохоор Why We Sleep буюу монголоор бид хэд яагаад унтдаг вэ гэд Matthew Walker гэд Berkeley их сургуульд багшилдаг PhD-гийн ингээд хүний бичсэн ном. Тэгээ энэ хүн өөр болохоор нойр судлаач гэсэн тиймэрхүү нэртэй. Тэгээд ер нь насаараа энийг хийцэн. Тэгээд биднэрт яагаад унтах чухал вэ? Яагаад бид хэд унтдаг вэ? Ер нь юу зүүдмүүд энтерт юу болдог вэ? Тэгээд нойр дутуу байх юм бол ямар үр дагавар төрдөг вэ? Тэгээд дутуу байхгүй бол бас яаж байж болох вэ гэд ер нь амар олон талаас бичсэн тиймэрхүү ном байсан. Тийм. Гэтэ би өнөөдөр подкастаа арай жоохон өөр маягаар хий гэж бодсон. Тэгээд бүлэг болгомоо ярих биш. Бүлэг болгомоо дэлгэрэнгүү задлж ярих биш. Ерөнхийдөө энэ номныхаа талаар энэ сэдвийн талаар жоохон яриад тэгээд номоо ингээд тавьчуулаад жоохон тэгэж ярьж үзвэл ер нь ямар байх юм бэ? Тэгээд таалагдахгүй байх юм бол хүмүүс буцаад нөгөө байдалдаа ярь гэж бас хэлж болно шүү. За, ер нь ингээд нойр гэсэн энэ ерөнхий ойлголтын талаар хоёлаа ярилцъя л та. За, ингээд ер нь жоохон байхад чи юу гэж боддог байсан? Өсвөр наснаа юу гэж боддог байсан? Одоо юу гэж боддог байсан? Ер нь өөрчлөгдсөн үү чамд? Өөрчлөгдсөн. Жишээлбэл ингээд нөгөө нэг ялангуяа цэцэрлэгт байгаа чинь нөгөө нэг заавалчгүй унтах хэрэгтэй гэдэг нэг тийм нэг цаг байдаг шүү дээ. Тийм тэр мөрөн дээр бол яг унтдаггүй төрлийн хүүхэд байсан. Тийм тэгээ одоо л харамсдаг ч юм уу нэг хэлэхэд бол ялангуяа энэ номыг уншиж дуусны тараавал тийм яг midnight nap not midnight. Ингээд өдрийн хагаст яг нэг хальт дуг хийх бол ерөнхийдөө бол хүний бие организмд ямар сайн нөлөөлдөг вэ гэдгийг бол kind of ерөнхийдөө бол ойлгосон учраас тэрнээ одоо бол харамсч байна. За тэгээд өсөж явах хугацаанд би унтах жоохон дургу төрлийн хүүхэд байсан. Тийм. Тэгээд нэр нь нас нэмэх тусмаа хөгшин болсон юм шиг. Хөгшин шүү дээ, хөгшин. Үгүй би хөгшин. Би өөрөө залуу гэхлээгүй хойлоо хөгшин. Ер нь бол насандаа анхаарахгүй. Амьдралдаа анхаарах насандаа хангалттай ирсэн хүмүүс. Тийм шүү. За тийм. Тэгээд ер нь бол ингээд 20 хүртлээр ер нь нэг тэгж унтах юмсан гэж бодож явдаггүй байснаа түүнээс буруу унтахыг бити бодорой. Яг унтахыг ярьж байгаа шүү. Тийм. Тэгээд тэрнээс хоошоогоо бол ингээд арай илүү анхаарал хандуулдаг болсон. Тийм. Чиний хувьд ямар? Би ер нь л жоохон тийм нэг ухаантай хүн гэж өөрийгөө боддог заяа. Яагаад гэвэл цэцэрлэгийн тухай дурсамж ер нь надад байдгүй. Гэтэ үлзээгийн хэлснийг бодсон чинь нэрээ надад ингээд багш нар шалгадаг байсан байхгүй юу? Унтч уу үгүй юу гэдэг. Тэг үед би ингээд худлаа ингээд нүдэн анцсан жүжижсэн аа сандаг байхгүй юу? Тэгээ жоохон байхад ч гэсэн ингээд жоох хүүхдүүдийг арай ингээ эрт унт гэ тэгээд байдэн штэ. Тэг үед ингээ би бас ингээ унтааг байдаг байхгүй юу? Тэг яг нүдэн ингээ ингэсэн. Тэгээд бас тэгжсэн аа сандаг. Тэгэхээр ер нь бол бас л жоохон унтах дургу дуу төрлийн хүүхдээсэн заяа. Тэгээ өсвөр наснд болохоор ер нь бас л тэ нэг 11 12 хүрэх гээд байдаг. Гэтэ энэний талаар бол манай зохиол тайлбарлсан байдаг шүү дээ. Өсвөр насны үед том хүний тийм наснаас илүү орой унтах тиймэрхүү системд би энэ automatically шилжчихдэг юм байлээ. Тэгэхээр ер нь хүүхдүүдэд битгий эрт унт гэж ер нь өсвөр насны хүүхдүүдэд эрт унт гэж хах нь буруу юм байлээ гэсэн ойлголтыг би амар авсан. Тэгээд ер нь сургууль мургуулийн талаар ч гэсэн те яг ингээ өглөөний 8-аас ингээ хичээл ордон шүү дээ Монголд. Тэгэл 7 молоогоос ингээл сэрж мэрч зарим хоол амьдрал хүүхдүүд ч бүр 6 мургаас сэрдэн штэ. Тэгээ яг ухмаар санагдаа. Арайч үгүй л дээ. Гэтэ амар ингээд нэг тийм бачимдмаар санагддаг байсан штэ. Тэрнийхээ шалтгаан нь болохоор яг сэрхийн өмнөх авдаг нойр чин REM унталт гэж ярьжсэн штэ. Тэгээ энэ REM унталт нь ер нь ямар зүйл вэ? Өмнө нь болохоор бид нар ингээд REM унталт гээд зөндөө яриад байдаг мөртлөө яг энэ номыг уншаад REM унталт гэж ийм юм байна. REM унталт гэж ийм юм байна гэдэг амар ойлгочихсон. Харин тэгсэн. Зэрхүүд бол яг хүн унтж байгаа хугацаанд яг хоёр ангилж байгаа юм л та. Тэр нь болохоор
REM унталт буюу rapid eye movement унталт. За тэгээд non rapid eye movement буюу NREM гэдэг юм хоёр төрлөөр унтаж байгаа. За REM унталт нь яг яадаг вэ гэвэл ихэвчлэн яг хүн сэрхээс өмнөх яг тэр юун дээр цаг хугацаанд илүү их тохиолддог. За NREM мөн болохоор яг дөнгөж унтсны дараа илүү удаан үргэлжилдэг. Тэгээд REM-ээр унтаж байхад хүн ерөөдөө зүүдэлдэг гэсэн үг. Яг ингээд хүний бодит ингээд сэрүүн байгаа яг тиймэрхүү тархины яг үйл ажиллагаатай яг төстэй хэмжээний тийм үйл ажиллагаа яг унтаж байхад REM үед болдог. За үнээс нь болоод хүн зүүдэлдэг. За тэгээд REM унтаж байгаад хүний бүх булчин шүрмэс үед юм бүгд тэгж paralyzed буюу ямар ч тийм хөдөлгөөнгүй орчинд одоо нөхцөл байдалд ордог бол харин NREM унталтын үед болохоор хүн ерөнхийдөө л ингэж өөрийнхөө булчин ерөнхийдөө яг бүтэн хэмжээний paralyzed биш булчин шүрмэсний хөдөлж болохоор ч юм уу тийм байдаг юм лээ. Тийм. Тэгээд NREM унталт нь ер нь бол бас deep sleep гэдэг буюу гүн унталт гэдэг гэж бас тайлбарлалт юм лээ. Тэгээд NREM унталтын ер нь гол үүрэг нь болохоор хүний бие ингээд дотор эрэхтэн хамаагүй юм тэр үед ингээд нөхөн дижэгж идэг. Гэхдээ ингээд REM унталт нь болохоор яг тархины үйл ажиллагаа ч гэдэм үү те. Тиймэрхүү нэг тим юмн дээр илүү төвлөрсөн байдаг. Тэгэхээр энэ хоёр унталт нь өөрөө хойлоо амар чухал зүйлүүд. Одоо нэг нь их авлаа нөгөөх нь бага авлаа тэгвэл гоё юм гэсэн байхгүй. Хоёулангийн авах нь амар чухал гэдгийг би амар ойлгосон байхгүй. Өмнө нь яагаад чи юу гэж боддог байсан бэ гэхээр за эхний үед нь амар сайн унтах хэрэгтэй. Гэхдээ өглөө эрт ирэхэд зүгээр гэсэн нэг тийм ойлголттой байдаг байсан бол үгүй байна. Ер нь 8 цагийн нойр авах. Тэгээд хамаг энэ нойрны үе шатуудыг бүгдээр ингээд авах нь хүний ингээд бие организмыг маргаашных нь өдөрт нь бэлдээд ер нь ирээдүйд нь бэлдэх амар чухал үйл ажиллагаа байна гэдэг ер нь бол амар ойлгосон. Тэгээд ялангуяа жишээлбэл 10 жилийн хүүхдүүд ялж хичээлсэндээ 8 цагаас хичээлтэй тэгээд 6-7 гэж босох хүмүүс байна. Тийм учраас ингээд сэрхийн өмнөх буюу яг тэр REM унталтаа илүү бага аваад байгаа гэсэн үг байхгүй тухайн хүүхдүүдийн хувьд. Ингээд сайхан REM унталтаа ингээд сайхан зөвлөж яхад нөгөө нэг сэрүүлхэн дуурайд тархийн цочроогоод хамаг одоо тэгэж бас дэс REM унталт нь хүний бүтээлч байдалтай холбогдлолтой байдаг. Бүтээлч байдлыг нь дэмжиж өгч идэг бол за тэгээд энийг нь ингээд тэгж байхгүй болгож дарамтласнараа тухайн хүүхэд маань нэгдүгээрт бүтэн унталт авч чадахгүй, хоёрдугаарт яг тэр бүтээлч сэтгэлийг нь дэмждэг яг тэр тархины хөгжилтөнд саад болдог юм давхар муу нөлөөтэй учраас яг өнөөгийн нөхцөл байдалд байгаа заавалчгүй 8 цаг хичээлдээ босоод явдаг гэсэн яг нэг иймэрхүү тогтолцоог болж байгаа шүмжилсэн маягаар манай зохиолч маань бичсэн байсан. Тийм ер нь бол би санал нийлсэн. Сургууль 9-өөс л эхлэх хэрэгтэй. Том хүмүүсийн ажил 9-өөс эхэлж байгаад хүүхдийн сургууль ягаад тэрийг төгжрийг эсвэл төгжрээ биш хаа. Гэтэ нэг том хүмүүс чинь ингээд ажил мажилтаа явна шүү дээ. Тэгэхээр нэг хүүхдээ хүргэж өгчөөд тэгээд ажилдаа явна гингүүд ажлаас жоохон төрүүлээд жалчгүй хүүхдээ хүргэж өгсөн. Тэгвэл надад нэг ийм санаа улс төрчтэй. Сургуулийг штэ ингээ заяа. Бага ангийн хүүхдүүдийг 8-аас нь эхлүүлээ заяа. Гэхдээ өсвөр насны үе буюу 13-аас дээш 13-аас 18 насных буюу нэг 7-8-аас 12 дугаар анги хүртэлх хүүхдүүдийн хичээлийг 9-өөс эхлүүлээ. Миний бодлоор өсвөр насны хүүхдүүд за ер нь бол 15-16 хүрсэн хүүхдүүд бол өөрсдөө сургууль руугаа явчих чадна гэж би зүгээр бодож байгаа байхгүй юу. За ингээд зүгээр ингээд хүүхдүүдээс асуух уу заяа. Аав ээж нь 8 цагаас сургуульд хүргэж өгсөн дээрөө эсвэл өөрөө сургууль дээрээ 9 цагаас очсон дээрөө гэхэд миний бодлоор ихэнх хүмүүс өөртөө 9 цагаас очсон дээр гэж хэлэх баг. Тэгэхээр ер нь ингээд наснаар нь англиад хичээлд явах цагийг өөрчлөх юм ба. Тэгэх юм бол бас нэг утгаараа төгжрийч буурах юм бэл. Нэгээс 12 дугаар ангийн хүн болгон ижилхэн 8 цагаас эхлэх хэрэг тэр чинь амар ийм байх гээд байгаа зү. Скул бүр жоохон хүүхдүүдийн хичээлийг 7-оос эхлэв. Яадгийн. Болно заяа. Ер нь бол болно. Бүр жоохон хүүхдүүд бол тийм амар эрс ирхэн муу нөлөөтэй. Тэр жоохон хүүхдүүд чинь том хүмүүсээ очиж байгаа шүү дээ. За мэдгүй. За тэгвэл жоохон хүүхд 8-аас том хүмүүс 9-өөс заяа. Тэгээд том хүмүүс мэдгүй өөрсдөө тэгээд юм болгоно. Ямарсан тэгж утсан. За тэгээ 10 жил тэгээд дуусж байгаа шүү дээ. Чи их сургуулийн үеэ ярьлаа. Их сургуулийн үед бол ер нь бол их сургуульд орсноос хойш би ингээд бодож байгаа байхгүй юу. Би ингээд унталтад бүр хитрхий донтцсон. Яг ингээд баг унтдаг, ерөөсөө унтдаггүй гэж байж байгаа шүү дээ. Нэг 20-наас хүртлээ. Тэгээ тэрнээс хойш их сургуульд ороод яагаад ч юм бүүмэд би зүгээр ингээд нэг 8 цаг унтвал надаа
хангалттай биш юм шиг санагдаад 9-10 цаг унтчихжээ ингээд нойроо авч байгаа За наа чи бас буруу гэсэн юм байна. Энийг бас ноноос буруу гэж уншсан л та. Тиймэрхүү яг тийм байсан гэж аахгүй нэг 10 яг оюутан насндаа бол би үнэхээр сайхан унтдаг байсан. Үнийг тийм. За би болохоор штэ. Ингээд morning person, evening person гэдэг дээ штэ. Өглөөний хүн, оройны хүн гэд байдаг штэ. Би яалтчгүй яг өглөөний хүн юм шиг байгаа заяа. Цуснаа. Тэгэхээр ингээд хичээл ном хийн ч юм уу янз бүрийн нэг тиймэрхүү юмнуудаас болоод их сургуулийн үед штэ. Би бол найзууд шиг мундаг нойроо хумслан байж хичээл хийдэг хүүхэд бол биш байсан заяа. Хамгийн чухал нь нойр гэж цаанаасаа ягаад ч миний тэрх боддог байсан хгүй юу. Миний зүв болж таарсан. Ягаад гэвэл ингээд ой санамжийг шингээхийн тулд нойр амар чухал. Яг ингээд нүрээ бодчингуудаа спрей цацдээ штэ. Нойр бол спрей чинь. Нойроо авахгүй бол чи хэрэг мэдлэг цуглуулсан байсан ч гэсэн тэр чинь ингээд төгжигдэхгүй. Тэгээ тархин чинь удаан үлдэхгүй гэсэн тиймэрхүү юм байсаахгүй. Тэгээд нөгөө гадаад үгнүүд бид ашигладаг шүү дээ одоо. Ямар нэгэн асуудал тохиолдох юм бол sleep on it гэж хэлдэг шүү дээ. Эсвэл ямар нэгэн хувц судалдаж авах байгаа бол за нэг хоног ингээд унтаад бодцохоо. Тэгээд шийдвэр чинь гарна гэд. Яагаад тэгдэг вэ гэхэлэр унтаад ингээд боловсруулад нөгөө мэдээлэл рэм унталтаараа ингээд бүгдээр ингээд дамжуулаад боловсруулад дуусах юм бол өглөө нь чи хамаагүй тийм хүн шиг тархиараа ингээд цонголт хийдэг гинэ. Тийм болохоор ер нь нойроо хумслаж хичээлээ бити хийгээрэй. Тэр бол үнэхээр чухал гэж би бодож байна. Сайн унтаад. Яг зөв. Тэгээд жишээлбэл ингээд нойроо хумсалж хичээл хийлээ гэж бодно шүү дээ. Тэгвэл яг гэж хумсалж хичээл хийсэн яг тэр нэг орой бүр ингээд 3 4 үүрийн үеэр уншиж байгаа тэр уншилт чинь тархинд чинь нэгдүгээр тогтохгүй. Тэгээд хоёрдугаар бас дээрэс нь өмнө нь уншицсан байсан, өмнө нь мэддэг юмнууд байгаа шүү дээ. Бүр өдөр нэг 3 4 өнд уншицсан юмнууд нь тэр юмнууд нь тархинд нь ингээд унтсны дараа суух хэрэгтэй байтал нэг өмнө нь уншсан юмнуудаа ч гэсэн ингээд sacrifice гэж байхгүй болгоод шинэ уншиж байгаа юмудаас жолоосч байхгүй болгоод тийм тэгдэм байлээ. Тийм учраас яг үнэхээр хичээлээ хийгээгүй бол угаасаа нэг 50 100% номноос 50% нь уншлаа гэж бодсон шүү дээ. Тэгэд үлдсэн 50% чинь унтсны дараа үлдсэн 50% нь автоматар сурна гэж байхгүй ч гэсэн сурчсан байгаа 50 юм чинь илүү толгойд тогтноо гэдэг гэж ерөнхийдөө бол хэлгээл байгаа. Тийм. Тэгээд бас нөгөө ер нь ганцхан шүний 2 3 биш ч гэсэн би бас ингээ 9 10 хүртэл хичээллэхээр хүртэл амар ядраад байдаг гэсэн яг өглөөний юм болохоор тэгж байгаа гэж магадгүй бах. Тэгээд яг нэг өгүүлбэрийг 3 4 уншсан ч гэсэн ингээд яг ингээ юу ойлгохгүй заяа. Уншаал тэгээ юусоо ойлгохгүй. Тэгэл яах вэ? Энэ том асуудлыг яаж шийдэх вэ гэж бодонгууд зүгээр л унтаал сэрэхэд нөгөө өгүүлбэр амар ойлгомжтой заяа. Тэгээ бас нэг төгөлдөр хорчин жишээ байсан тий. Ингээд нэг хүн ингээд төгөлдөр хорч байгаа байхгүй юу? Нэг хөгжим тоглож байгаа. Тэгээ байнга нэг алдаа гаргаалсан. Тэгээ тэр алдаагаа ингээд бүр шүнжин суугаад ерөөсөө тавтаал ерөөсөө чадаагүй. Тэгэл за унтъя гэд унтаад өглөө сэрээд унтсны дараа өглөө сэрээд тэгээд нөгөө тоглох гэсэн аяа тоглосон чинь ямар ч асуудалгүй гэл тоглолцсон. Тэм учраас бас сурах юм их байна гэж. Тийм шүү. За яг хөө ингээд хувийн амьдралаа жоохон ярих гэж ер нь жоох шийдсэн болохоор би бас өөрөө энэ номыг сонгосон шалтгаан нь би ер нь ойрны амир их асуудалтай байсан байхгүй юу? Яг өмнө жил заяа. Өмнө жил миний амьдрал жоохон нэг тийм шийдвэрлэх үе болоод исэн болохоор хүн чинь тархин ингээ ажиллаад ах юм бол юм бодоол санаа зовоолох юм бол цаанаасаа ингээ нойр нь хүрдгүү штэ. Тэгээ яаж ч ингээ орондоо ингээ хідэн цаг хөвцсөн хүнжлөө нөмрөө твцсэн ч гэсэн ингээ унтдаггүй. Тэгээ тэр үед амьдрал ямар байсан бэ гэхлээр. За ингээд шүний 1 2 3 4 хаяа ингээд цаг харахад ингээд өвчтэй юм шиг бас цаг амир хараад байдаг заяа. Яг за би ингээд хэдэн минут одоо өглөө сэрэхэд надад хэдэн минут үлдэх нү гэдгээ бодоод улам стресстэй тэгэл унтаж чаддгүй заяа. Тэгээд дахиж нэг тиймэрхүү юм туулахгүй төлөө би PV очдог байсан. За ээж сонсч байвал ингээд охин нь одоо болсон. Охин нь одоо болсон заяа. Гэхдээ тэр үед ингээд надад ингээл wine ч юм уу те нэг wine пи уучих юм бол амар гоё унтдсан юм санагдаад байдаг хгүй. Яг бүр яг хүүхэд чиг унтаад байгаа юм шиг. Хамаг юмаа мартаал яг хүүхэд чиг унтаад байгаа юм санагдаад байна. Тэгээ яг одоо буруу гэдгийг ойлгосон ч гэсэн энэ номыг уншсан чинь яагаад буруу юм бэ гэдгийг амар ойлгосон. За яагаад гэдгийг тайлбарлаж өгөх юм ийм. За
Яа тэгвэл нөө нэг хүн унтна штэ. Тэнгүүд нөө нэг тархиных нь ингээд нэг газарт нь одоо юу ч гэдэг cortex билүү тэрэнд нь ингээд нэг тийм ингээд энерги гэх юм ингээд юм ингээд бөмбөгдчихийдэг. Ингээд accelerate тэгээд болж идэг. Тэгэд арих яг ингээд алкогол нь яадаг байгүй л хүний яг тэгэж одоо яг нойр хүрэг яг байглаасаа унтах унталтыг өдөөдөггүй харин эсэргээрээ нөгөө нэг яагаад байгаа ингээд юу гэж тайлбарламаар юм чинь ингээд бөмбөгтэй байгаа юмыг ингээд яагаад гэдэг юм уу дарчдаг. Тэгээ тэрнээсээ болоод ингээд хүн ингээд жоохон мэдрэмжээ алддаг гэх юм уу? Унтах биш зүгээр ингээд мэдрэмжээ алддаг. Нөгөө юу одоо яг нөгөө нэг жирэмсэн хүмүүс чинь төрх мөрх болохоор ингээд анестезия гэдэг юм тариулдаг штэ. Нойрсуулах ингээд юм маягийн ч юм өвчин намдах тиймэрхүү юм тарьдаг. Тэгэд архин яг тийм байдаг гэд. Нойрын байглаар нь хүрэх биш яг нэг юм тарьцдаг. Тэр нь болохоор тэгээ биенд нь муу. Тэгээд яагаад муу вэ гэхлээр яагаад муу вэ гэвэл нэг хүн унтчихад ялангуяа NREM унталтын үед болохоор ингээд ерөөдөө тархинаас нэгээд долгион цацарч идэм байнал та. Тэр нь болохоор айгүй нэг тийм дээшээ доошоо болсон сайхан тийм нэг юутай curveтэй тийм сайхан долгион цацарч идэг. Гэхдээ яг алкоголны хэрэглэнээс болж унтвал яг тэр долгион нь яг тийм сайхан одоо юу хаа болцдог. Нэгэн хэвийн байхаа болоод илүү тогтургуу болдог. Тэгээ үүнээсээ болоод унталтан ч гэсэн дагаад доктортой биш докторгүй унталт болоод бас дээрэс нь чанартай унталт чанаргүй унталт гэд байна. Тэр нь болохоор ийм дохиод цацарснараа унталтыг илүү чанаргүй болгодог. Тийм. Яг жинхэнэ амьдралдаа энийг л би туулсан байхгүй. Ингээд за юм уучаад тэгээд баг 10 цаг мэдрэл мата юм шиг унтчих байгаа байхгүй. Тэгээд 10 цаг ингээд унтсан ч гэсэн маргааш нь ажилтай тэгэнгүүт нь үдээс хойш би зүгээр баг ингээд өгцөн юм шиг байдаг гэсэн байхгүй. Ямар ч энергигүй бүр ингээд уг нь унтсан да би яагаад ингэж ядраад байна гэдгийг ерөөсөй ойлгохгүй. Тэгээ яваал идэг гэд. Тэгээд ер нь хальт арх согтруулах бодисны талаар ярьсан юм чинь энэ дээр нэмэгдээд нэг хамгийн аюултай зүйл нь болохоор нөгөө автомашины осол гэд ярьжсэн шүү дээ. За энийг ингээ хальт ярих юм бол ингээ судалгаагаар 4 төрлийн байдлыг харьцуулж үзсэн байна л да. Эхнийх нь болохоор 8 цагийн нойр авсан хүн машин унах тиймэрхүү байдал. Хоёр дахь нь болохоор 8 цагийн нойр авсан. Гэхдээ согтруулах бодис ашигласан. Тэгээд гурав дахь нь болохоор 4 цагийн нойртой ч юм уу арай бага цагийн нойртой заяа. Тэгээ сүүлчийнх нь болохоор бага цагийн нойртой тэгээ бас согтруулах бодис ашигласан гэсэн тийм 4 жишээ авч үзэж байгаа. Тэгсэн чинь жишээ 2 болон 3 болохоор эхний жишээ буюу 8 цагийн нойр аваад ямар согтруулах бодис ашиглаагүй тэр үнтэй харьцуулж үзэх юм бол 6 дахин илүү осол гаргах магадaltaй байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр за сүүлчийнх нь энэ нь болохоор нөгөө 2 3-ыг нийлүүлсэн тиймэрхүү асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр ихэнх хүмүүс тэгэхээр нэг 12 дахин энтер гэж бодож идэх ч юм уу тэглээ гэж бодъё заяа. Чи үгүй заяа. Хидөө била. Сандгүй хидүүлээ. 30 дахин. Тийм. 30 дахин илүү их осол гарах магадaltaй байдаг. Тэгээд ер нь ийм болохоор манай номны сүлд нэг юм зөвлөмж өгсөн байдаг шүү дээ. Нөгөө арх уусан байна уу үгүй байна уу гэдгийг хүлээж мүлээлгээ шалгадаг шүү дээ. Тэрнтэй ижилхэн энэ хүн хэрэг нойр авсан байна гэдгийг нэг шалгадаг тиймэрхүү төхөөрөмжтэй болох юм бол амар зүгээр юм байна гэдсэн дүгнэлт нь хүрсэн надад амар таалагдсан заяа. Яагаад гэвэл тийм төхөөрөмжтэй болчих юм бол автомашины осол гарах хэмжээ нь эрс багасна. Яагаад гэвэл ихэнх автомашины осол нь ямар хүмүүсээс гардаг вэ гэхээр ингээд нойр дутуу хүмүүс тэгээ нэг жоохон ингээл мансуурал жоохон тийм тохилцоол ингээл явж байгаа тэгэл пан гэж осол гардаг. Тэгэхээр ингээд сайн унтсан мэн үгүй нүг гэдгийг шалгаад хүмүүсийг явуулах юм бол тэр нь амар их одоо эмнэлгийн тэр очдог тэр хүмүүсийг багасгана. Тэгээд бас нэг хүн нойргүй бас дээрээс нь ингээд жоохон согтууруулах хүндээ хэрэгэлцэн одоо байгаа шүү дээ. Тэр тохиолдолд болохоор нойр нь бүр ингээд бие мах бодн нойрыг бүр амар их ингээд хүсээд гэх юм уу ингээд надаа нойр өгөөч гэд яг тийм байдалд хүрдэг. Тэрнээсээ болоод хүн тийм 1-2 секундын одоо тийм бас paralyzed одоо тийм нөхцөл байдалд орчдөг. Тийм. Одоо нүдэ нэг ингээл яасан чинь тэгтээ тэр үед нь хамаг биеийн суларцсан. Тэгээ тэрийг хүн өөрөө мэддэггүй анзаардаггүй гэж байгаа. Тэгээ ялангуяа ихэнх одоо автомашины жолоочид тийм том автомашин барьдаг. Автомашин жолоодох нь тухайн ажил тийм хүмүүс байдаг шүү дээ. Ялангуяа оройжонгоо явсан тийм хүмүүсийн хувьд бол яг тэгэж ингэж тохиолцоод 1-2 секунд ингээ хамаг мэдрэлийн алдах тохиолдол байдаг. За тэгэд ялангуяа хурдтай машин явж байхад
1-2 секундэд анхаарлаа сорниулна гэдэг бол хичнээн хэмжээний осол аваар гарахыг бол үнэхээр одоо ингэ төсөөлгөж чинь баг тэр 30 дахин гэдэг нь бол угаасаа үнэн. Тийм. Тийм. За тэгээд одооний амьдрал буюу яг ингээд унтахтаа ингээд цагтууруулах байц энтерт ямар ч хамаарлаггүй болцсон хүний өнцгөөс ер нь амьдралыг яаж харж ийн вэ гэдгийг хальт ярих юм бол заяа. Ер нь ингээд тэрнээс өмнөхийн нэг хальт ярьчих заяа. Цагтууруулах байц уудаг байсан. Тэрэн дээрээ нэмэгдээд тутун нэртэй. Би ингээ өглөө 8-аас юм уу 9-өөс гэрээсээ ажиллаж гин үү, офисоос ажиллаж гин үү гэдгээс хамаарат сэрдэг байхгүй юу. Тэгээ за ингээд ээж уучлаарай. Тэгтээ ингээд юм ингээд цагтруулах бас ашиглаад ч юм уу те найзуудтайгаа хамт ингээд байж байгаа л цаг 2 цаг 3 цаг энэ төр боллоо гэсэн бодъё л та. Тэгээ энэ юм нь болохоор 7 хоногт 1 миг боллоо гэж дээ заяа. Тэгхийн бол нэгт биеийн чинь цагтруулах байц байна. Хоёрт дутуу нэртэй. Тэнгүүд нь залуучуудад яг ингэж явдаг амар олон хүмүүс байгаа гэдэгт би амар ихтгэлтэй байгаа байхгүй юу? Монголд ер нь ингээд Монголд хүмүүс нилээн тийм шүний амьдралтай юм бэлээ гэдгийг би өмнө жил очиод амар мэдэрсэн байхгүй юу? Тэгэхээр угаасаа би мэдчихэж байгаа заяа. Тийм. Тэгээд би яадаг байсан бэ гэхлээр өглөө ажил дээрээ очиод миний хөрхөн найз л кофе ер нь уудаг л дээ. Манай хүн ер нь л амар ирүүл заяа. Тэгээ би ирүүл болох зам дээр явж байгаа байхгүй. Тэгээд яадаг байсан бэ гэхлээр кофе өглөө ингээд 3 шот эспрессо зүү шууд хийждэг байсан заяа. 3 шот эспрессо чүт гэж уучаал. Тэгэл ямар сайхан сэргэж вэ гэж бодоол. Тэгэл өдрийн хоол идэл амар нозоордсон шүү дээ. Тэгэх үедээ дахиад 2 шот заяа. Тэгээ 2 шот уусан ч гэсэн нэг 3 цагаас миний нойр бүр амар хүрдэг байсан хгүй. Тэгэл ажил дээр байх юм бол өөрийгөө ингээд чимхэж сэрүүн байлгах га заяа. Амар тэгж зовдөг байсан заяа. Одоо миний тэр асуудал байхгүй болсон. Бүр байхгүй болсон. Тэгээд энтхийн би 2 лам зассан заяа. За 3 юм байна. 3 юм зассан. Нэгт би согтууруулах байц тогтмол ашиглахаа байлсан. Хоёрт би 8 цагийн нойроо дандаа авдаг болсон. Ер нь ингээд согтууруулах байц ашиглахаа болчгоор орой унтах шалтгаан ер нь байхгүй болчихдгийг билээ гэсэн үг нь би жоохон уурсахгүй. Тэгэхээр энэ хоёр жоохон хамаатай. Жоохон хамаатай. Инсомниатай хүмүүсийг ярихгүй байгаа ч гэсэн ер нь бол энэ хоёр хамаатай. Тэрэн дээр нэмэгдээд би кофе ууха билсэн. Би одоо илүү ногоон цай юм уу матча уудаг болсон. Энэний шалтгаан нь юу вэ гэхлээр кофений талаар би кофег муу гэдэг ер нь сонсч ирсэн ч гэсэн за муу гэдэг нь зарим хүмүүс ашиглаж байгааг нь би хүндэлж байгаа. Тэгтээ судалгаа дээр манай ном хүртэл ингээд тэрийг баталсан байхгүй. Тэгээд кофе өөрөө юу хийдэг вэ гэхлээр за хүний аденозин буюу нойр хүрэлтний юмд яаж нөлөөлдөг вэ гэдэг. Ерөнхийдөө кофе ч гэлтгүй ер нь кофеин. Тэгээд за ерөнхийдөө бол ингээд жоохон суур өгөхөд бол хүнийг ингээд унтуулдаг 2 механизм байдаг. Тэр нь болохоор хамгийн ихний нь болохоор circadian гэдэг нууны хүний ингээд 24 цагийн ингээд нар гарангууд нойрон сэргээд буцаад нар буунгууд унтдаг. Яг ингээд нойр нь хурж иснаа унтаад тэгээ буцаад сэрдэг. Ийм нэг 24 цагийн тогтолцоо. Энэ нь болохоор мелатонинаар өөр нь удирддаг. Тэгээ мелатонин нь өөрөө болохоор нар ингээд тод гэрэлтэй асж байхад байхгүй байдаг. Гэхдээ харанхуй болчих юм бол мелатонины юун чиний ингээ биед чинь ихсээд тэр нь ингээ чамайг унтаач орой харанхуй болчиход чи унтаач гэсэн тиймэрхүү тохиог өгдөг. За тэгээд хоёр дахь нь болохоор яг манай найзын хэлсэн адреналин илүү. Тийм. За тэг ямар ч тийм тэр нь болохоор ингээд хүнд ингээд байглаасаа сэрүүн байхад нь ингээд хуримтлагдаад бүтэн өдөржингөө хуримтлагдаад орой гэхэд бол ингэдэг бол ванн нэгэ ус идэв штэ ингээд хүн ингээ усанд орох гэж байгаа таа. Тэгэхээр ингээд ванныхаа доотлыг бүгэлж байгаад ингээ усыг ингээ нэгээд өгчөнгөө тусан дүүрсээр дүрдэн штэ. Яг тэрнтэй адилхан. Яг өглөө сэрэгт нь хоосон байжгаад орой ихэд бүр ингээ дүв дүүрэн болоод сайхан дүв дүүрэн болоход нь хүний нойрч хүрч идэг. За энд нь кофеин яаж нөлөөлдөг вэ гэвэл нөө нэг ус ингээд гоожуулаад байгаа штэ. Яг тэр гоожуулаад байгаа ус руу ингээд нэг тийм одоо нэг юм бүглөөс юм шиг юм хийгээд яг тэрнтэй адилханаар нөлөөлдөг нь хүний биед ингээд нөө нэг адреналин ингээд яг сармагцсан юм шиг санагддаг боловч тэр нэг дүр зурих. За тэгээд кофеиний хэмжээ дуусны дараа нөө бүглөөс нь ингээд сулрахлаарэ бүр амар их ус ингээд ван руу маань ордог буюу аденозин мөн биш үү? Заавчлаарай би авсан байна. За тэгээд нөө аденозин ингээд мэдрэхдэггүй юм шиг одоо кофеиний нөлөөлөлд байжгаад нөө нэг бүглөөсөө ингээд авчингууд буюу кофеиний хэмжээ нь ингээд
бид нэгаа кофеин хэмжээнд байхгүй болоод ирэнгүүт бүр амар ихээр нэг усан гожоод буюу адонисны нөр хүнийг унтаач ядарч ин гэд явцдаг. Гингүүд хүмүүс дахиад нөрвчлээ. Дахиад нэг сайхан эспрессо уучи гэдэг тэрлүүгээ ингээд юм toxic cycle ингээд тийм тойрогт орчдөг. Тийм. Тэр амар сонирхолтой санагцсан. Энэ дээр бас нөгөө нэг нойрны эмний жишээг бас хальт авчуулах юм бол хүмүүс нойр нь хүрхгүй байх гэд нойрны юм уудаг штэ. Тэгээ нойрны эм нь болохоор хүний биений системд бас амар удаан хугацаанд байдаг гинэ. Тэгээ нойрны эм нь ингээ биенээс нь гарааг байхад чиний сэрүүлэг дуугарлаа. Тэгтээ нойрны эмний үйлчлэгээ чинь гараагүй болохоор чиний нойр хүрээд байна те. Тэгтээ чи өдрөө эхлүүлэх хэрэгтэй байна. Тэнгүүд чи яах вэ? Кофегаа уучна. Тэнгүүд нь сая үлзийгийн хэлснээр нөгөө аданасныхаа төвшнөө дарцсан байгаа. Тэгэл хоримтлагдаад ингээд орой ингээд болчингууд чиний кофе чинь тэгтээ системнээс чинь гараагүй байгаа. Тэгэл чи дахиад нойрны юм уучна. Тэгээд эн чинь ингээд бүр асуудал ингээд томроо яваад идэг. Тэгэхээр хизээ чи ингээд ер нь бол миний бодлоор бие ямар нэгэн имэр ч юм уу ямар нэгэн төр зүрийн шийдлээр шийдэж болохгүй гэсэн бодол бүр төрсэн заяо. Тэгээд энэ дээр нэмэгдээд бас никотины хэрэглээг бас ярьжсэн шүү дээ. Никотин тонцсон хүмүүс бас нойрны асуудалтай байх магадaltaй гадаг гэд өглөө сэрэнгүүд нь нөгөө биеийн никотин ямар ч холбоотой байсан юм аа. Тэгэхээр ер нь бол амиг татдаг хүмүүс болоорой. Яа. Тэгээд тоолсон юм аа. Татуултаараа надаа хамаагүй. Яа, гэдэг ерөнхийдөө нэг юм болохоор бас зурнаа зам чухал яг заалчгүй хэлэхэд чухал юм шиг санагдсан юм нь бол хүмүүс ингээд нэг өдөр нь жишээлбэл ингээд нэг 4 цагийн нойртой явчихсан маргааш нь өөрийг ярих гэж байна уу? Тийм, тэгээ маргааш нь өчигдөр 4 цаг унтсан чи өнөөдөр нэг 12 цаг унтчихад яг сайхан болчих واخ. Яг ингээд нийлээд дунджаал сайхан ингээд 8 цаг болчих унтчих юм чи ингэж хүмүүс боддог. Гэхдээ энэ бол харамсалтай нь тийм биш. Хүний яг биеийн систем нь яг 24 цагаар ажилладаг учраас яг ингээд өмнө нь унтаж амжаагүй хэмжээгээ маргааш нь нөхөж унтна гэдэг бол ойлголт бол энэ хэд бол байхгүй. Бас дээрэс нь энэ нь яг ингээд нэг REM унталт гэдээ баа штэ. Яг тэр deteriorate буюу ингээд сармагдсан гэх юм уу ингээд хэвийн байдлаа алдсан яг тэр нэг REM болон NREM хэмжээнийх нь яг унтж байгаа чинь тэр чинь ингээд бол ингээд мэдээлэл боловсруулаа сайхан шингээх хэрэгтэй штэ тий. Тэр нь ч ингээд байхгүй болсноор ингээд сэрүүн байсан илүүдлэр сэрүүн байсан гэх юм уу 4 цаг унтаа 4 цаг сэрүүн байсан тэр хугацаагаа ерөөдөө алаад яваад байна. Өөрөөр хэлбэл 24 цаг амьдрах гэсэн бол 20 цаг амьдрахтай адилхан хэмжээнд очдог. Тийм. Яа. Тэгээ энэ ойлголтыг болохоор нойрны үр гэж ер нь бол нэрлэж илээ. Гэхдээ бидний амьдралын бусад үр буюу сургуулийн зээл ч юм уу, энгийн нэг байрны зээл ч юм уу тэрнээс нэг ялгаатай юм нь төлөгддөггүй үр маягийн. Яг тэгвэл нэгэнд энэ үр нь үүссэн бол чи маргаашийнх нь өдөр нөгөөдрийнх нь өдөр нь хэрэг унтаа тэр нь тооцогдохгүй. Тэгэхээр ажлынхаа өдрүүдээр ажлын бүх өдрүүдээр 6 цаг унтчих, амралтын өдрүүдээр би 12 цаг унтчих юм бол уушлаарай. Тэгэж ажилтдаг байгаа шүү гэдгийг зарим хүмүүс бас ойлгох юм бол чухал ах. Гэж бодож байна. Харин би яг тэгвэл би өөрөө өмнө тэгж боддог байсан байхгүй юу? Өөрөө төлчж ийн л гэж боддог байсан юм. Би ингээ унтаад өчигдөр тэдэн цаг унтсан ч өнөөдөр яг тэдэн цаг унтууд бол дүнжлэгтэй сайхан 8 цаг болно гэсэн чинь харамсалтай тийм биш байсан юм байна лээ. Тийм. За тэгээд жоохон нас ахсан хүмүүс үдчихэвэл тэрэн дээр бас нэг хальт хэлэхэд манай ээж жишээ нь надад 6 цагийн нойр хэрэгтэй байдаг. Яа тэгвэл би өглөө шууд 6-аас ирчдэг гэж надад ярьдаг байхгүй. Тэгээ би жоохон бахта нэрэл нас ахих юм бол илүү бага нойр шаардлагатай болдгийм байх гэж би дотроо боддог байсан байхгүй. Тэсэн чи үгүй юм бэлээ. Нас ахихаар ямар юм тохиолдог вэ гэхлээр чамд унтахад илүү хэцүү болдог. Гэхдээ чиний биеинд 8 цагийн нойр ингээд стил хэрэгтэй байдаг. Гэхдээ чи өөрөө ингээд надад унтахад хэцүү байгаа болохоор гээд 6 цаг унтах сонголтыг хийдэг. Гэхдээ энэ нь чиний биеинд байх эсгүй зүйл болохоор чи нойрны үрийг хоримтлуулад байдаг. Тэгэхээр ер нь яаж ч утсан ямар ч насны хүн болохоор 8 цагийн нойрыг авахын төлөө тэмүүлэх ёстой юм бэ лээ. Тий, бас тийм үнэн шүү. Ялан яг бас ингээд заавч юмгаа бодож байгаа хгүй. Тэнгүүт нэг ер нь бол нас яхацмаагаас тэгж хүний нойр хөргүүлэх яг тэр боломж нь яг багасдаг гэх юм уу, нойр хүрэх чадвар нь алдагддаг. Тийм, тэр чадвар нь алдагддаг. Чадвар нь алдагддаг боловч 8 цаг авах хിവэрээ хэрэгтэй. Чиний биеинд чинь хэрэгтэй хിവэрээ. Тийм байдаг. Болохоор бас нэг зарим нэг бүр одоо санахад бол хизээч үлээ эмээ өвөө хоёр маань баг эмээ өвөө нь баг
6 цаг унтдیں 4 цаг унтдیں тэгээд юу гэсэн унтдیں. Тийм яриа ингээд баг байхдаа ингээд сонсч ирсэн нь ингээд яг ном ууч чагаад ингээд бодогдоод. Ингээд орж толгоонд орж ирсэн юм. Тэгэл яа. Ай хөгшчихлээ. Яа, тийм болохоор хідэн ч насны хүн байсан. Ерөнхийдөө бол 8 цагийнхаа бүтэн нойрыг авах нь бол маш чухал юм байна. Тийм тэгээд бас нэг юм болохоор би ингээд нөгөө спектрумын хүн жоохон байгаад байгаа байхгүй юу? Нэг илүү унтдаг. За энэ асуудлыг нь яриач. Илүү унтдаг. За ингээд ямар нэг юм угаасаа ихтгэрээ хор болдог гэх юм байдаг те. Жишээлбэл за ингээд нойр унталт болон одоо юу мэрч юм дээ. Зүгээр хамгийн энгийн жишээ аваад бол ингээд нэг граф төсөөл заяо. Ингээд тэрний үйлээр ингээд нэг тийм юу байгаа. Унтсан хэмжээ байгаа. За тэгээд дээрэс нь одоо тэр нь одоо танд хэрэгтэй юу хэрэггүй юу гэсэн одоо quality хэмжээ байгаа гэж бодъё. Одоо чанарын хэмжээ болон хугацааны хэмжээ. Тэр граф нь ямар байдг вэ гэвэл ингэж явжснаа ингэждэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 8 цагийн үед болохоор хамгийн бага тийм яг түүс хамгийн бага одоо тэгж тийм юутай асуудалтай байснаа 8 цагаас дээшээ болоод нөгөө график нь буцаагаад дээшээ явцдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл яг 10 цаг унтсан 6 цаг унтсан яг адилхан хэмжээний хортой гэсэн үг байхгүй юу? Ингээд яг графаар ингээ хараад үзвэл. Тийм учраас их унтдаг хүмүүс маань ч гэсэн над шиг их унтдаг хүмүүс маань ч гэсэн ерөнхийдөө яг өөрийнхөө унталтыг яг 8 цагтаа бариад тэгж амьдрах нь ерөнхийдөө бие махбодд хамаагүй илүү тийм ачаал бүтэлтэй юм байл шүү. Тэгээ дахиад нэг юм бодогдлоо л та. Яг би ингээд подкаста хийх гээд явж явах замд зүгээр бодсон байхгүй юу? Ойрын хідэн 7 хоног би ингээд миний өөртөө итгэл маань ер нь өсөөд байсан байхгүй юу? За. Би яагаад гэдгийг ойлгохгүй байсан. Яагаад инхтэлгөөний итгэл нь өсөв? What? Гэл би ерөөсөө ойлгохгүй. Тэгэл талент харахаар нэг сарын өмнөхөөс би илүү хөөрхөн харагдаад байгаа юм шиг гэл нэг тиймэрхүү бодлоод байгаад байгаа байхгүй. Гэтэ би ерөөсөө учрыг мэдэхгүй заяа. Зүгээр тэгэл явж исэн. Тэсэн чи энэ номыг унсан чи надад жоохон учир нь ингээд мэдгцэн. Яагаад вэ гэхэлэр 8 цаг унтсан хүмүүс scientifically буюу ингээд шинжлэх ухаанаар илүү хөөрхөн харагддаг гэсэн тиймэрхүү юм байсан. Ямар судалгаа байсан бэ гэхэлэр дутуу нойртой тэгээ бүтэн нойр авсан яг ижилхэн хүмүүсийг ингээд үзүүлэхээр бүх хүмүүс нь ингээд бүтэн нойр авсан хүмүүс хамаагүй илүү царайлаг гэж ер нь бүгдээрээ дүгнжсэн. Гэсэн чинь зургийг аваад. Тийм зургийг аваад тэгэл би ингээд л би илүү хөөрхөн өөртөө санагдаад байгаа юм биш үү гэж би бодсон заяа. Тэр их сонирхолтой байсан. Тэгээд өөр бас нэг сонирхолтой санагдсан юм бэ юу байсан бэ гэхэлэр унтах чинь унтахыг бас сайжруулдаг юм байлээ. За манай зэрэг. За энийг яг ингээд нэг гүнзгий орохгүй ч гэсэн ингээд хальт тайлбарлах юм болно шүү дээ. Ингээд эрэгтэй эмэгтэй хоёрын хойлонгийн талаас заяа. Эрэгтэй хүмүүс бүтэн нойроо авах юм уу тех үедээ ингээд бэлгийн харилцаанд орохдоо буюу унтахдаа хамаагүй тийм чалах энэ төр сайтай, чадвар сайтай, хамаагүй дээр үзүүлбэр үзүүлдэг гинэ. Энэ бол энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Эмэгтэй хүмүүс ч гэсэн ялгаагүй бүтэн нойроо авахар хамаагүй дээр үзүүлбэр үзүүлдэг. Энэ бол шинжлэх ухаан. Шинжлэх ухаантай битгий марга. Тэгээд ямар ч байсан хэрвээ ингээд таны асуудал чинь яг энэ унтах биш. Үгүй ер нь ингээд хоёр унталт хоёлоо байгаад байгаа бол энэ хоёр чинь хамаатай байж магадгүй шүү гэдгээ та бас бодоод үзээрэй. Яа тэгвэл манай шинжлэх ухаан өөрөө харуулж байна. Яа, тийм шүү. Тэгэхээр ер нь их нойр авах юм болно штэ. Юу болох нь вэ? 8 цагийн нойр авах юм бол юу болох нь вэ? Илүү ухаантай болох нь, илүү хөөрхөн болох нь, илүү унтахтай чадварлаг болох нь. Тэгээ ер нь бол бүх талаасаа илүү болох нь. Тэгэхээр илүү урт амьдрах нь. Тийм, илүү урт амьдрна. Өдөр чинь энерги чинь чи өдөржингөө илүү сайхан энергитэй байна. Өдрийн ингээ гол бүтээмж нь ихсэн. Тэгээ байнгын чи кофенд хамааралтай байхаа бас болно. Нэг өнцгөөсөө. Бас нэг хооллолтын талаар бас нэг юм байсан. Тийм, тэр нь болохоор амар өсөд их идээд байсан. За тэрийг яриа. Тэр нь болохоор ингээд хүн ингээ баг унтаж штэ жилээ 6 цаг унтаж байгаа штэ тийм. Тэнгүүт нэг 2 цагаар илүү сэрүүн байгаа. Тэр хугацаанд угаасаа ингээд хүн
үлсдгөөрөө үлссэн. Тийм учраас well илүү их серум байх тусмаа илүү их идэж илүү их үлснэ гэдэг бол нэгдүгээрт ойлгомжтой. Тэгэнгүүт нөх хүмүүс яг юу гэж боддог вэ гэхээр угаасаа л серум байгаа мэт чинь илүү их калори шатааж байгаа. Тэргээл нөхөд идэж байгаа болохоор ямар ялгаа байна гэж боддог. Гэтэ тэр нь харамсалтай тийм биш. Яг тэгвэл ингэж дутуу унтсан болон бүтэн унтсан хүн ингээ бүтэн нойргүй бүр ингэ хамгийн экстремийг авч үзье заяа. 8 цаг унтсан хүн огт унтаагүй хүн хоёрын калорийн ялгаа нь ердөө 147 калори байдаг. За энэ ойролцоогоор бол ганц ширхэг заяа ганц шиг дугуй бүрнхий бичээнэл калори хэмжээ. Тийм учраас тэрнээс илүү их идэж байгаа бол нэг дугуй бичээнээс илүү их идээд байгаа бол тэр чинь илүү excessive буюу илүүдэл калори болж бид чөөрөмлөгддөг гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгээд ялангуяа би нэг калорио тоолдог төрлийн хүн өдөрт яг эзэн юм бичээд явдаг. Яг үнээс бодоод үзэхэд бол яалтчгүй би ч гэсэн өөрөө мэдэрч байгаа байхгүй юу? Дутуу унтчвал илүү их үлсээд байдаг. Тэгэд илүү үлссэн учраас идээд байдаг. Тийм. Би ч гэсэн ер нь алт тэгээ дутуунаар авсан үедээ тэр ингээд нойрноос авч чадаагүй энерги хоолноос авах гээд тэгээ идэл идэг. Тэгэхээр ер нь нойр бүр чиний амьдралын бүх юмтай амар гүн холбоотой байдаг болохоор амар чухал гэдгийг ойлгоорой. Энэ подкастнаас тэр санааг амар аваарай гэж бол хүсэж байна. Тэгээд за ер нь цаг нийлэн дуусчихин. Гэтэ би бас нэг юм амар хэлмээр санагдсан юм аа. Нэг компаниудын нэг жишээсэн шүү дээ. Нэг компани ер нь нэг судалгаанаар хүмүүсээс ингээд хоёр асуулт асуусан гинэ. Ямар асуулт байсан бэ гэхээр за ингээд шууд төгрөгөөр шилжүүлчихье заяа. Чи сард 80 сая аваад 8 цагийн нойртой тэгэж амьдрах уу? Скол жилд юм байна. Скол жилд 140 саяыг аваад 6 цагийн нойртой байх уу гэсэн чи ихэнх хүмүүс болохоор хоёр дахь сонголтыг буюу бага нойртой их цалинтай гэдэг сонгодог байсан гинэ. Гэхдээ манай зохиолч яг үнэндээ их нойр авсан хүмүүс илүү их үр бүтээмжтэй гэдэг болохоор илүү их цалинтай байдаг. Тэгэхээр энэ хоёр ингээд trade off буюу ингээд нэг харьцуулагддаг биш нэг ер нь ойлголтоо хамаатай ингээд би бинтгээ positively correlated буюу би бинтгээ хамт ингээд хөдөлдөг иймэрхүү ойлголтуудаа гэдгийг тодруулсан байдаг. Тэгээд нэг компани нэг жишээ байсан шүү дээ. Ямар жишээ байсан бэ гэхээр хэрвээ ингээд цаган дээр хэрвээ чи 8 цагийн нойрыг 27 хоног ингээд consecutively буюу дараалж 8 цагийн нойр унтсан бол ингээд чи $500 цалингийн нэмэгдэлтэй байна гэдэг. Яагаад гэвэл энэ компани ямар санаатай байсан бэ гэхээр хэрвээ чи бүтэн нойр авах юм бол чи ажил дээр илүү үр бүтээлтэй байна. Тэгэхээр ажил дээр илүү үр бүтээлтэй байна гэхээр цаанаасаа чиний ажлын бүтээмж чинь өндөр байна гэж бодож исэн болохоор иймэрхүү хүмүүст ингээд нэмэгдэл өгч исэн. Тэгэхээр ингээд нойроо хумсалж их ажил гэхээс илүү их нойр аав. Тэгхийн бол чи үр бүтээлтэй ажилчин байна. Би чамайг өглөөний 9-оос оройн 5 хүртэл ингээд ажил дээр чи үр бүтээлгүй ингээд байлгахын оронд чамайг амар үр бүтээлтэй ажилчин байлгахыг хүсэж байна гэсэн тэр incentive буюу тэр санааг нь ингээд гаргаж байгаа надад амар ухаантай санагдсан. Яа. Тэгээд тэр компанийн нэг CEO угаасаа нэг тийм нэг яг энэ талаар мэрэгсэн, нойрны талаар мэрэгсэн тийм юм бас учраас яг юм шийдвэртэй гаргасан гэжсэн. Энэ бол үнэхээр яг ухаантай шийдвэр ялтчихгүй. Тийм. Тэгээд дээрэс нь яг орчин үеийн офисууд дээр бол Google мөнгөл гээл тий. Тэгээд орчин үеийн офисууд дээр бол унталтын өрөө гэж ажил дээр байдаг. За тэгэнгүүт нэг яг амар ядарсан байгаа даа шүү дээ. Тэгээд үр бүтээлгүй байгаа даа. Яг тэрнийхээ нэг midday nap бас амар үр бүтээлийг ихсэгдэг. Тийм учраас яг тэрийг нь ахуулуулж ажилчдаа илүү их үр бүтээлтэй ажиллуулж болж гинэ гэсэн одоо тийм том корпорациуд бас байд юм элэ. Тийм. Манай ажилд нэг хөрхөн массаж charity. Тэгээ би яг өдрийн болоо идчихэд тэгээд хаяа тэр массаж чарлуугаа очиод нэг 15 минут ингээд сайхан нэр авдаг. Тэгээд амар гоё иддэг. Яа, манай бас нэг массаж чар байсан. Гэтэ тэр нэг тийм ямар ч юм камергүй юучгүй тэр нэг тусдаа өрөө нэг тоожлж модулж аваад ордог тийм өрөөнд байсан байхгүй юу? Тэгсэн чинь манай цэвэрлэгч массажны өрөөнөөс кондом болоод массаж нь хулгайлцсан юм болоо гэж бодлоо шүү дээ. Кондом. Oh my god. Задлсан кондом, бүр хэрэгэлсэн кондом. Бэлгэвч. Тийм бэлгэвч олоод ингээд нэг удаа биш нилээдгүй удаа олоод тэгээд тэрнээс нь болоод манай массажны машиныг хураасан байгаа. Оо гайхалтай. Манайх бас нэг өрөөнд идэх байхгүй. Гэтэ цойж идэггүй. Яг ингээд нэг жижигхэн хэсэгт нь ингээд нэг хүн бэ нүггүй шалгадаг нэг юм шилийн хэсэг гэдэг байхгүй юу. Тэгэхээр арай ч хүмүүс унддаггүй байхаа гэж би бол найдаж чинь. Би бол хогийн савн зөөрнөөс нойтон салитик нүүдэл харсан. Тэгэхээр гайг байхаа. За ер нь өндөрлөе дөө. 40 минут болчихно. Яа. За окей.
За. Үлзий. Миний хөрхөн найз өнөөдөр зочилж манай подкастт орсон баярлалаа. Тэгээ ирээдүйд орно эцтэй те ер нь. Яа орох хаа гэж бодож Тийм. байгаа. Ер нь бол ингээд ядаж л нөгөө гэгэнэг эртэл би хүн болгоныг 2 сард нэг удаа бол орохыг шаардж байгаа. Надад тагсан юм аа. Ер нь бол recommended. Тэгээ за. Тэгээд манай Butter Podcasters-ийн 12 дугаар ангийг үзсэн бол зөндөө их баярлаа. Тэгээд Jelly байла. Тэгээд Үлзий байла. за. Оройгоо өдрөө өглөөгөө сайхан өнгөрүүлцгээе хүмүүсээ. Баяртай. Bye. Oh my god, ам хөлрөх ing. Өмөрөө. Яа. Найстай амар гоё ярьлаа. Амар тийм юу шиг ийм scientist мэрэгжлийн юм шиг л ярьлаа шүү дээ.